Хүү маань хайчваа. Өглөө өөр цай өгөө юу ээжтэй цайны уус төгүүлж өгнө аль явсан. Одоо үд өнгөрчөөдөг байхгүй хайч тийм байгаа. Ирэхээр нэг зад загнаа. Ийм хайчдаг хүүхдээ тийж. Эхийгээ март. Оо хүү маань хүрээд ирлээ штий. Сайн байж. Цай зүгээ чансан уу? Жижиг цайны усанд яваа бидтэй. Ёо нэр би хий явдаа. Би битас аваа яасан? Үгүй ингэж ээж. Өнгөдөө би нэг цайны усанд явсан штий. Тэгсэн. Тэгсэн цэцгийг нэг бага охин байна штий. Тий. Тэр харин морноос унаад өлөө жоохон байж л да би зүгээр гацхгүй ярьж байгаа чинь ингэж байх юм. Өлөө морноос унаад жоохон хэрэгтэй үедээ ингэдэггүй штий ээж. За ээж мэдээ. Өлөө морноос унаад өвдөцсөн байна. Тэгэхээр гэрт нь өөрөө тавиачгүй юу? Тэгсэн чинь нөгөө жамбал ах байна штэ. Тий. Жамбал ах шалтаад идчихэ. Ээ. Тэгсэн чинь байж та ээж. Чи өөрөө ингэж исэн штэ. Тэгэхээр чи жамбал ахыг зааж ярьж ах чинь ээж мэдсэн бүгдээ. та юу нөгөө үнд оромжлоод байна уу юу? Ээж нүгөө юу гэдэг оромж. За минь нүгөө тайлбар. Тэгсэн чинь жамбал ах шаартаад надаас буухгүй юу? Миний дуу шаардлагыг нь одоо өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би одоо байж таа ээж. Чи өөрөө ингэж гэхээр гацчихгүй сайхан ярьж ах чинь бүр гацаач гадах гэж. За би цааш нэр яасан гэлээ шартаад яагаа. Шаардаад өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би шаард онгоо ингэр байна штэ. Тэдний баатар бэгч штэ. Тий. Баатар бэгч штэ. Баатар бэгч сочор гоохгүй юу? За. Баатар бэгч шар тайлхан байна уу гэхгүй юу? Юуха. Тэгс чинь гойдох чи чи архинд ороо юу дагхаар харин долоогоор өстө зогтдог байна штэ. Хөө юу. Хүүхдэд зүгээр хэлүүл хийхгүй. Заавал тэр дангаар хүүхдийн толгоор зогтох нь юу тэр одоо? Миний өнгө дахин хахах айцсан уу яа? Тийм нэг юм агардаг толгооч биш ээж минь. Харин тэр ранхан жоохон онхоох шиг болоотой яа. Бацаа. Дараагаар л очиж гаргаж өгөөс. Тэгээд жамбал ахын шарыг тайлж чаддаггүй. За. Тэгсэн чи жамбал ах явж чадахгүй намсраа ахих руугаа өөрөөд өргөд өгч гэхгүй юу? Тэгэхээр өөрөөд жамбал ахыг өөр аваад явахгүй юу? Сая гоё явсан шүү. Тэгэхээр өөр намсраагууд очихгүй юу? Тэгсэн чи бөө цогдолчтой яваад орчтой байна оо. Тэг чи жамбал ах замдаа намайг миний дүү хүний үзрийг харж байгаа дохоо занга хийгээд байгаа гэхгүй юу? Тэгэхээр би дохоо занга хийхгүй юу? Тэгсэн чи баригдаад. Өөгдөж гараад. За яа. Араасаа чулуугаар шидүүлээ. Тэгсэн чи хор юм жамбал ах байж хайцсан болтой. Иргэд бүр шал согтоод. Иргэд үүрээд би гэрдүүн явдаг байж таа. За яа тэр жамбалч одоо манай сумын хамгийн бүдүүн хүн шүү те. 150-60 хэлий байгаад. Харин миний амар хөнд юм билээ. Замдаа хам цангаад цай зүгөө чанснуу ээж. Чи өөрөө цайны усанд яваа гэсэн. Нэрээ тийм л дээ. Гэхдээ замдаач би бодож ил байсан юм да. Ээж минь цайны усгүй сүүл болж байгаа даа гэдэг. Тэгээд би удаг руу жавтаад очихгүй юу? Тэгсэн чинь нөгөө зэвсрэгч байна штэ. Тэдний байж байгаа. Хотоос ирсэн хүүхдээ штэ. Тэр харин удаг руу ургаан унагцсан байж. Тэгэхээр би ургын өрөвдөд удаг руу давхад орчлоо. Хараа гэж гаргасан чинь нөгөө хүүг чинь баярсан ба яасан? Баяныгаа удаг дотор мартаа тань яваад өгдөг байгаа. Бацар байна гэж. Тэгээ миний хүү яаж гарав? Тэгээ яахад ээж мэдээ. Удаг дотор ямар сэлэлтэй биш дээ ямар. Жаал дууллаа. Тэгээд одоо байжсэн чинь Баатар биш дээ. Баатар хүчиж харин аваа дуугарч аваад яаж шидэж догож байгаа гаргаж өгдөө шүү дээ.
Одоо Баатар ирээг бол чи тэр худгаас яаж гарах хүүхэд вэ? Тэгээ яах вэ? Тэгээ байж байхгүй юу? Чи юу н яах тэр хурганы араас тэр худаг руу орсон хүүхэд чи? Хурганы аим үнтэй юу, чиний аим үнтэй юу чи? Тата гоё. Урганы аим үнтэй байдгүй яг юм ээж. Ингээд зөрүүдлээд гачин хүүхэдчтэй чи. Ээж минь дээ. Би үхэн гэж одоо хэвтэн зүгээр ээж минь аа. Юу ярьж байгаа юм чинь? Тэг мөнхийн ус ууц амьдаг гэж хаарах юм. Чамайг байхгүй бол би яаж энэ хорвоо дуулах юм чи? Би одоо хэд настай вэ? За миний ээж бити уйлаа. Танийгаа уулахаар сэтгэл бүр ямар ч зан нааш ээж минь. Эдэн чигээр хадгалсан юмсан уулахаар нь аваа өгөөд байгаа юмсан. За зарим нь хулгаад алдагдаад байх юм. Хин аваад идэм бол доо. Хоёр хүн амьдрал байгаа юмсан. Нэг нь цуглуулад нэг нь улгаа хийгээд байх шиг байх юм. Мэргэн дээр нэг буур толгойтой хөгшин улгаа хийгээд байна гэдэг гараад байх юм. Зүг ээжээрээ тоглоно гэж. Тавсан да ээж. Миний ээж бити юм. Хөлөөд бүүн тандаа хайртай шүү дээ ээж. За миний ээж ийм явах юм шүү дээ миний мөө ээж. Ингээд ээжээрээ тоглолт юм. Хөгшрөөд ирэхэд ингээ хүүхэд нохоо доог болох юм доо. Хүүшээж өгчингэж ганцаараа оёод ингэж идэх байгаа юм шиг үстэй. За би чинийг өөрөө идэхгүй л дээ. Зэзээ бага орж ирээд өөр уудлахаар голдоод өөр нөө. Ястаа сайхан амттай ч хэрвээ шүү. Сайхан амттай юм. За дараад нь өөр юм олоод өгчээ дөө. Ямар өөрөөс армалж яадаг тэнэг толгой аа. Хийжээ. Цайцгүй чадсан уу? Хайшаа би жижиг усанд яваад усаа авчраагүй жижиг. Цайц үнэхээр хайшаа. Хийжээ. Би нөгөө дулмаа их чингөө өгд нь усаа дарах болохоор наашаа дөхөөж өгöd удаг дээр өөрөө усыг таг марчиж яваад аваад. За миний нөгөө харахгүй болохоос өмнө ирээ. Оо за. Ээж. Тудаа манай усыг аваад ирлээ штэ. Харин тийм ээ худган дээр матцсан байхаар найд ирлээ. Яасан. Ачтай буянтай өгдөв. Зүгээрээ. За тэгээ ээжийн аав нь сайн уу? Сайн. Танах нар сонин гач юутай вэ? Өө тайван дөө. Үй тоё. Маргааш манай хоны ярга шүү. Өнөөдөр очиж харгаад юм. Гүй маргааш. Өнөөдөр очиж харгаад. Маргааш ингэний. За. Өнөөдөр би маргааш очиж бүгдээр харгаад ёо. Миний охиж ойрд манахаар үзэгдэхгүй яагаа. Өө ажил ихтэй. Зав зай муутай байсан. Миний охиж ер нь ямар жилтэй вүлээ дээ? Туулаа жилтэй ш. Туулаа гэдэг чинь миний үүдээ ивэл жилтэй юм байна шүү. За. Тэгээ зүгээр димээ онгосоод юм биш дээ зүгээр. За би явлаа тань чи мартваа. Мартахгүй. За миний хөө өглөө өдөр оройд манахаар 2 3 удаа орж гарчиж байгаарэ миний хөө. Маргааш би заавал очноо. Сонсохгүй явчаа да. Сонсохгүй явчлаа. Юуны чи тэгээд хүн яарад огч ингээд өгдөггүй шүү дээ зүгээр. Хэрэгтэй үед ихгүй хэрэггүй ингээд. Чи өөрөө тогч ил байж бас. Буруу газар нэгчт юм болов уу гэдэг. Тийм дээ тийм. Ээжээ. За намайг худаг дотор байхад нутгийн ардууд сургал. Сургалсан. Баазар 3 удаа орж ирээд гарна лээ. Нөгөө тунгаан төрөхөд өвдөд байгаа юм. Тунгаа юу? Тий. Тунгаа юу да? Тий төрөхөд байлээ. Бадарсан шүү. Би очихгүй ястаа болохгүй чи. Бабаа савар хаваад. Би баавга саврын нөгөөд явуулсан хүү. Миний хүү очиод яах юм? Миний хүү ямар их барьж авч чадахгүй ш тэр хүүхдээ. Болохгүй дээ. Гоог нь ээжээ. Хажууд нь очиод тунгаагүй сайхан шүүхөө. Тунгаагүй гоё шүүхөөг суугаад нэмэртэй юм да. Тэр төрөх гэж үүлээ үзэж байгаа амт чинь миний хүүгийн илхийг анзаарах ч юм уу үгүй ч юм уу. Тийм дээ тийм. Айгуу хажууд очиод нөгөө өвчт чинь сандраад гацаад бүр нөгөө гарах гэж байгаа хүүхдээр гацаагаад бүр саад тэгээд бүр бадай Бойлий чим тэрний орд холуур гацаж явсан дээ. Харин ээж маргааснаас шүлний юм даа. Чиггүй яста муухай юм болно шүү. Тэг миний хүү. Ихэнх зэрэм орж ирээд гаргалаа. Тэр багч юу ч юм. 2 3 хонь өтчихөж гинэ. Тэг хэрлийн байна уу? уу? Би ирлээ ой. Би ирлээ гэж санаа. Бишээ. Ирлээ байгаа штэ. Ээж нь өгөөд явуулчихсан. Ганц юм би юм туслахгүй.
За юу чи хайч тийм бэ? Байсан Юу хайц? Би чам өдөржингөө айлаа. яа. Манай үрээ алга Хөөе. болчиход За би одоо олцоо. Өнгөрсөн хойно. Гэхдээ чамайг өдөржингөө айлаа байдгүй. байж дэс Хаана байсан? Удаг дотор байж дэс яваад ичгүй. Удаг дотор ямар юм байж тий? Яах вэ? Дуудаад нохоо самт сэлэл байж байхгүй. Хүн тосолоо. Тийм баха чамайг хайгаад алга болцсон бэ. Аяг чи энийг идэв мөгөө харагдав. Нөгөө сумын зарлага уу? Харагдсангүй. За цаа чи сэргийн зарлаа өгч юм дээ. Цэргийн задлаа. Чи сэрэгт явна үст. Би явахгүй яа гэм бэ чи. Нас болцсон шүү дээ. Найз чи яваад. За чамаараа яахгүй ч уулдаг. Шавгон зүч чи зүгээр байж зэрэг чи зүгээр. Танаас сая зулаа гараад мар. Бишигтий хүн. Тэгээд 77 юм давхсан дургу хүргээл байгаарай. Хүн амьд чамагийн сумаар мэдгүй юм байт юм. Тэрнээс гадна шүү дээ. Өнөөдөр баргетийн төвдөө бүх охтууд бүх залуучууд нийлж хагаад сүүлийн удаа цүү хаяг тоглосон заяа. Цүү хайнаа. Хөө ямар гоё юм бэ? Юу чи яадаг вэ нөгөө даамнаас арай өөр. Юу та? Мэдээ шатраа арай өөр тий. Юу наадам, юу цагаан сар. Арч. Цаа. Чичиг одоо загнаа. Аяг чи. Хөөе. Оо ингээд зүгээр томоны яриа чагнаад идэв шүү дээ. Ээж яах. Идээ өгөхгүй л очсон шүү дээ. За хогс та миний ээж. За би явлаа. За би замаараа зулаа гэлээд. За тийм бүгд очихсан. Сүүлийн удаа цүү хаяг. За чи нөгөө өөрөө мөрөж аяа дагаад аяа Яваад өглөө. Тэнд юу яв? сонсохгүй яваад өгье. Ээж минь тааж та ингээд өгчээд таа чи. Миний хүн тэр хол явж байгаа хүний араас хашгирах хэрэггүй тэгээ болчих яахгүй юу? Тэрнээс гадна ээж минь за цаан чи сүуд болдоо. Яа. Тэгээд сэргийн далан ирж юм лээ. Дээл хуцны байдаг лөө. Аавынхан дээл байгаа шүү дээ. Хаамын дээл үү? Таардаг болов. Миний үүдчиж яахан элбэгтгэл бахаа да. Юу хүүний чи илбэгдэг харин ч багтах шахсан байж байж. Миний үүд чинь ямар том ир болов вэ чинь. Үгүй энэ дээл ингэж таарах гэж. Ээж ээ. Аав юм өнөртөж. Үгүй үнээр. Ээж ээ. Би ер нь аавтайгаа адилхан уу? Адилханаар барах уу? Бүр усны тусал шиг адилхан гэж аав чи харъя л гэвэл яг ийм л хүн байсан. Тийм үү? Тэгтээ аав над шиг арай ингэж ээж муураад байдаг байсан. Өөр юм. Хөөе. Жаахан сэтгэл хөдлсөн үедээ гацд юм а чаавас. Тийм үү? Тийм манайхан чинь гацаа амгаа гэж дуудаад байдаг байсан юм. Намаа гэж бүр сумынхан гацааг гэдэг шүү дээ. Би хаяа аав чинь гацаа хөө цайгаа уу гэж хэлээл уурыг мөрөгчдөг байж үлээ. Тийм үү? Хөөхөдөө хаалтайгаа юм ярьж үтсэн бол сайхнаа хоёулаа сайхан гацаа. Яа сандрах байхгүй тайв зах. Доллараар. Харин энэ хажуугийн улсуудад характер асаашаад байгаа мөн гэх болов. Баахан гац муурсан юмнууд байхаар. Ээж аавын сарууд надад зогч гинөө. Хачин сайхан зогч. За тэгвэл өнөөдөр сумаар нэг ингэж явнаа. Миний сайхан ээж битгий намайг хормодод дагаад. За би чинь сэрэгт явах гэж байгаа том ирэх хүн шүү дээ. Гэртээ цайгаа чамаад сууч. Үүн ирээд зарлангаа авч ирээд жижигэр өгнө шүү. За би яа. Саяхан харин гэж яах юм 20 манаас чаргууцалдаа л уйлаад явдаг байсан юм. Тэгэхэд ийм том болчих гэж цаг хугацаа гэж байсан. Намайг бас битгий даг гэдэг. Энэ хүүхдээ чи би өнөөдөр дахгүй бол хизээ дагах юм бол чи дарнаа яа.